Сайхан уу. За шинэ бичлэгтэй тавтамжаар маска тавьж байхдаа нэг юм гинт санаа орж ирээд тэгээд шууд бичлэг хийчлээ. Ямар санаа вэ гэхээр би ийм нэг янз янзын нүүрний маск хэрглэж үзэх дуртай. Тэгээд турших бас аягүй их дуртай. Тэгээд би маск тавих болгондоо би та нарт янз янзын маск тавиад тэгээд ямар санагдсан бэ гэдэг тэгээд бас үр дүнг мэдүүлэх бодож байна. Тэгээ өнөөдөр миний түрхэж байгаа маск болохоор ийм нэг хуулдаг маск. Тэгээд ийм маск Philosophy гэдэг ийм peel off маск юм байна. Тэгээд энэ нэг хар шохоо маск гэсэн баг шиг байсан. Тэгээд энэ нь болохоор энэ маскны үе дагавар арсны гүнд ороод тэгээд цэвэрлжсэн цэвэрлж өгдөг гэсэн. Тэгээд хуулж авдаг маск гэсэн. Тэгээд арсыг бас зөөлрүүлдэг гэсэн юм байна. Тэгээд энийг хэрэглэхээс өмнө хамгийн эхлээд нүрээ цэвэрлэх гэсэн байсан. Тэгээ 20-30 минут тавь гэж юм. Эсвэл яг бүтэн ингэж нэг ясны дараа. Сэрхэн дараа болох юм. Тэгээд эндээс дахиад мэдээж ингэж татаад тэгээд үлцэн хэсэг нь яваачихсан. Тэгээд нүд хөмсөд цэвээс хол хийгдсэн байсан. Тэгээд гараа угаад гараа уусаа. За хэрэгэмчээс одоо 20-30 минут хүлээе. Тэгээд 20-30 минутын дараа уулзъя. Окей. За. Хоолхой бэлэн болсон байна. Яна өвдөхгүй байгаасаа. Яна. Дүнгийн чинийг хоолсон байхгүй гэсэн чи өөр хайр өдөөд бах юм. Яах вэ? Тэгвэл энэ гэж яагаад ингэж ирсэн бодоогүй. Багт вакцин авч байгаа юм шиг. Нүрээ авах ус зулгаагаад байгаа хта. Угнал айжхан хоолоор игцэн байсан. Тэгтээ үнэхээр ёо айжхан хоолох хэвээр игцэн. Энд тэгтээ юу эмзэг арьстай хүнд бол хэвээр тийм юм шиг байна. Гэж зулгааж байгаа. Oh my god. Нэг за нэг гора Гад эндээ л үстэй багтаа. Ингээл үс юу нүүр хүмсэн хажиг ойролцоо тавьж болохгүй гэсэн юм байна л та. Та хүмсэг шууд татаж авах юм байна.
яахгүй талын чаваагүй. Намны хэсэг бол юм хэр урамтай хуулагдсан хаалгатай. Хардаа ингэж аваад татчих байгаа. Би ингээл иймэрхүү бичлэгнүүдийг би энэ маскны бичлэг дөндөө үзчихсэн байхгүй. Тэгтээ би яг энэ маск гэж юу ч бодоагүй. Би ингээд өмнө бас зөндөө л хар маск хэрэглэж ирсэн. Тэгээ хизээч юм байгаагүй. Тэстэ амар чимэрч юм арс. Тэгтээ ч гоё ч юм. Тийм доороос нь дээшээ хуулаарай гэсэн юм шүү. Ингээл нэг гар амар гэл цохоор ингээд чинэрч өвддөг шүү дээ тий. Яг тэгж юм. Жод ингээд бас гэлтцээ ядчих. Яг ингээд би энэ маскыг зөв ойлгосон би яаж цэвэрлэн гэдэг юм. За хэмэрч байсан. Нөрөө вахт. За эцсийн үр дүн юм байна. Ингээд маск тавиад нөгөө амар ширүүн хуульч молцсон болохоор ингээд улаач тийм ээ. Миний арс тэгээд ерөнхийдөө амар ингээд ёо энийг харлаа. Миний амар улаач молцсон байхгүй. Тэгээд миний хувьд ийм маскыг хэлсэн юм. Яг гэхээр хичнээн үр дүн сайн үзүүлдэг байсан ч гэсэн би чи амар үзэх юм бол сайн хэцүү юм. За одоо миний арс ингээд амар хөрөө авахгүй. Аюу тийм чинь төвнөрөө төрхөө. Тэгээд маскнуудаас харж байгаа тайвшруулах үйлчлэгтэй маск юм. Тийм маск тавих гэж бодож байна. Тийм жоохон тайвшруулахгүй л. Гэтэ бас аюу гай үр дүн үзүүлдэг байж ч бас магадгүй. Би одоохондоо бол ингээд үр дүнээ сайн нөгөө чийшүүлэх маск шиг бол ингэж харагдахгүй. Ийм нөгөө гүн цэвэрлдэг маск ч. За тэгээд би ингээд уг нь бол хоёрыг авсан байхгүй юм. Тэг нэг үлдсэн. Би нэгийг одоо яах вэ? Найз дээрээ амар гоё маск тавьж өгье гэж байгаа. Тэрхэж өгөө тэгээд гэх болох уу? Яах вэ? Танаас ямар нэгэн санаа байна уу? Тэгвэл комент хэсэгтүүлдэг гэнэ. За ингээд тэгээ серумуд чи сток гоёлч. Тагхалтай гоё. 15-аас 20 минут байх юм байна. Тэгээд ямар ч байсан миний жоохон юу яасан цочилд орсон арсны жоохон тавшрах болтугай гэж бодоод тэгээд энэ удаагийн бичлэгээ өндөрлөе гэж бодож байна. За тэгээд цаашдаа би янз янзын маскнуудын бичлэг оруулъя. Тэгээ ямар санагдаж байгаа бас хэлье, үзүүлье гэж бодож байна. Тэгээд та хэдэн янз бүрийн
маскны тийм хүсэлт байвал над руу ирэн явуулаарай. Та нарт хэрвээ айгуу сайн чигшил өгдөг тийм гоё үний хувьд дайггүй тийм маск байвал надад санал болгоорой. Тэгээ би тэрийг бас хэрэгжилж үзье. Би одоогоор бол миний хамгийн топ санагдаж байгаа нэг маск бол нэг солонгос зүгийн малтай маск байгаа. Тэгээ тэрийг би дараа нь би тэрийг би блог төлж байсан. Тэгээ тэрэн дээрээ биччихсэн. Би тэрийг энэ зургийг тавьчих. Энэ маскыг би хамгийн топ гэж бодож байгаа одоогоор. Тэгээд би өөр янз янзын гоё маскнууд хэрэглэж үзвэл бас дуртай маскнда янз янзын маскны төрөл нэмж бас магадгүй. Тэгэхээр та нар минь цаашдаа надтай хамт байгаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түрэг баяртай. Like, share and subscribe. Баяртай.